Ирэх 7 хоногийн даваа гараг буюу 6 дугаар сарын 1-ний өдрөөс Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 1072 хувьцаа болоод түүнд хуваарлагдсан ногдол ашгийг нас барсан иргэдийн хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэх ажил эхэлнэ. Өв залгамжлын энэхүү зохицуулалтад 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан иргэдийн ар гэр хууль ёсны өвлөгчд хамаарах юм байна. Өвлөгч иргэн эхлээд нас барсан хувьцаа эзэмшигчийн амьдарч байсан аймаг сум дүүргийн засаг даргад хандаж шаардлагатай баримт бичгийг бүрдүүлээд мөн харьяа нотариатад хандсанаар өвлөх эрх нь нээгдэх юм байна. Засгийн газрын чөлөөлийн санаачилгын хүрээнд нас орсон иргэдийн эзэмшиж байсан хувьцаа болон түүний ноогдол ашгийг өвлүүлэх шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу нас орсон 135,780 иргэний Эрдэнэс 5 толгой хувьцаат компани дахь 110.9 сая ширхэг хувьцаа, нийт 73 тэрбум төгрөгийн ноогдол ашиг хууль ёсны өвлөгчд шилжгээр байна. Тэгвэл үүнд 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нас орсон иргэний ар гэрийнхэн хамаарах юм байна. Өөрөөр хэлбэл өвлүүлэгчийг нас орох хүртэл хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч нар хүсэлт гаргах эрхтэй. Харин 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төрөөд нас орсон иргэдэд тус зохицуулалт хамаарахгүй. Учир нь тус өдрөөс хойш төрсэн иргэдэд өнөө хүртэл нэг ч хувьцаа хуваарлаагүй байна. Хувьцааг өвлөгч нь нийт 5 алхам хийх бөгөөд нэгдүгээрт өөрийн гар утасны дугаараас 1589 дугаарт нас орсон иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр бичиж илгээснээр тухайн өвлүүлэгчид хэдэн хувьцаа байгаа тухай мэдээллийг мэдэх боломжтой. Ингэснээр өвлөн авагч нь гол нотлох баримт болох захиргааны баримт бичгийг бүрдүүлэх ажлыг эхлүүлж нэн тэргуунд сум эсвэл хороо дүүргийн засаг даргаас нас барсан иргэний сүүлийн оршин сууж байсан хорооны засаг даргын тодорхойлолт, нас орсны гэрчлэлээ, мөн хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, за хэрв тус хуулбар байхгүй бол засаг даргын тамхтай тодорхойлолтыг авна. Харин улсын бүртгэлийн нэгцгийн үйлчилгээнээс өөрийн иргэний үнэмлэхтэйгээ очиж төрөл садангийн лавлгаа авах юм байна. Ингэснээр өвлөгч иргэн та нотротоор баталгаажуулах ажлыг эхлүүлнэ. Ингэхдээ Монгол улсын иргэний хууль болон нотротын тухай хуулиар өв залгамжлалын хэргийг дуртай нотрот дээр очиж шийдвүүлж болдоггүй. Заавал хуулиар тогтоосон харьяаллын дагуу шийдвэрлэдэг юм байна. Тиймээс нас орсон иргэний хамгийн сүүлд оршин сууж байсан бүртгэлтэй аймаг сум дүүргийн харьяалалт буй аль ч нотрот дээр очих боломжтой. Ингэснээр таны бүрдүүлсэн материалыг шалгаж нотротч танд өвлөх эрхийн гэрчлэгээ олгон мэдээллийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү захимаар шууд илгээнэ. Өвлөн авагч нь өөрийн нэр дээр үнэт цаасны данстай байх ёстой нь үүнийг e-Mongolia системээр шалгах боломжтой. Хэрв дансгүй бол e-Mongolia-гоор дамжуулан брокерийн компанид дансаа шууд нийлгэх мөн боломжтой. Энэ бүх үйл ажиллагааны дараагаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцаа болон ноогдол ашгийг өвлөгчийн дансанд баталгаажуулж оруулна. Ингэснээр өвлөгч өөрийн брокерийн компанид хандан ноогдол ашгийн мөнгөө арилжааны банкны данс руугаа шилжүүлэн авах юм байна. Хууль ёсны өвлөгчид 6 дугаар сарын 1-ээс эхлэн холбогдох захиргааны баримт бичгийг бүрдүүлэн харьяа хууль тогтоох, бүртгэлийн байгууллага болон нотротод хандаж өвлөх эрхээ баталгаажуулахыг Эрдэнэс 5 толгой хувьцаат компаниас зөвлөжээ.